Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Дашцэвгийн Рина хүмүүн гэдэг өөрөөрөө байх нь чухал. Хүндэтгэл, хайр, бахархал. Эргэлсэн ажил салбартаа өндөр амжилт гарган эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь Монголын төр үнэлэн Дашцэвгийн Ринад үйлчилгээний гавьяат ажилтанд цол хүртээсний баярын медаль 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болж чин сэтгэлийн үс дуухуур бүжиг найргаар халигдсан нэгэн оройг өнгөрүүллээ. Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажилтан гэдэг энэ сайхан нэрхэн мандрыг ингэртэн зүүж байгаа өнөөдрийн утгын эзэн болсон Баянбарын аймгийн Баян сумын өвөг Дашцэвгийн Рина гişтэй бүгднийг сайн авч чадрын хадгалагчдаар өнөөдрийн сайхан арга хэмжээг хийж байгаа гэхээр бэлгшээж байна. Баяр хүргэе. За нэг манай монголчууд ярьдаг уухайсан газар хүч хурдаг, хурайлсан газар буян гурж гэж бэлгшээ ярьдаг юм сайхан арга юм уу? Хурээ! Хурээ! Энэ цогцсон та бүхэн бол бидний ажлын хавт болгон өсөн төрсөн нутгийн хонгор нутгийн иргэн мөн багаас минь тонцорог хамт сурч байсан байж улмаар Монгол улсын их сургууль хамт сурч оюутны ширээн хөгжилдөж уншиж үеиж байсан сайн юм. Мөн намайг өнөөдрийн зэрэгт үргэсэн энэ сайхан гавьяат шагныг олоход маш хэмжээний нөлөө болсон миний Монгол ардын намын хат болгон миний намын гишүүд сонгуульд илэрхийлсэн үеийн өдөрт хажилтнууд намайг өдөө зэрэгтэй өгсөн сайхан дарга аймгийн намын хорооны аппаратын ажилтнууд тэр дундаа үжил сурталын хэлцээ хамт олон бас энэ дөрөвдөхгүй байхын аргагүй бурхны орнд байгаа миний хань энэ хүний зүтгэл энэ хүний хөдөлмөр чанар энэ бүхэн бол бид хоёрын 50 гаруй жилийн амьдралаа өнөөдөр ийм сайхан хамт олонтой ийм сайхан үр хөвгтэй ийм сайхан ах дүүтэй сайхан явуулсан сайхан байна өнөөдөр дуусах үнэхээр таатай байна. Үдийн байдлаа явуулж энэ том шагнал бид хоёрт олгосон төр засаг бидэнд өгсөн ийм сайхан хүндэтгэлтэй шагнал гэж би зайлбарч бүрмэж таныг энэ өдөр дурсаж санаж байна.
гэр бүлийн хувьд маш чухал үйл явдал болж байна. Бид бүгдийн хайртай ээж, Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажилтны эмээх төрийн өндөр дээд сол шагнал авч төрдөө өнсүүлсний баярыг бид өхөн Баян хонгор нутгийнхаа зон олонтой тэр тусмаа 9 эрдэнэ захыг үүсгэн байгуулахад хамт аав ээжтэй минь ажилласан хамт олонтой тэмдэглэж найз нөхөд ах дүү нэр мань цуглаж сайхан тэмдэглэсэн юм чухал арай байна. Ээжигээ төрийн дээд шагнал авахд би яг орны гадаа хүлээж исэн. Бүр ингээд дотроо аавыгаа маш их сансан. Тэгээд би нэг л юм яг өөртөө амлсан. За би ийм мундаг ээжтэй, ийм мундаг аавтай юм чинь би үргэлжлэл энэ хоёр хүний үргэлжлэл учраас надад хичээх маш олон шалтгаан байгаа гэж би бодсон. Тэгээд ээжтэй бол маш их хайртай. Энэ бол бидний амьдралын хувьд маш чухал нэг өдөр тохиож байна. Ээжийн маань энэ гавьяа шагнал үр хүүхэд бидэндээ ач буйнаа өгөх болтгой гэж ирэж байна. Зэрлэх алтан хоймортон настан бүрдүүд надтайна. Баян хонгор аймгийн Баян хонгор суманд болсон гавьяатын найранд нутгийн зон олон үр хүүхэд аж гуч худ ураг хөргөн бэрүүд ахан дүүс найзууд хамт олон журмын нөхөд халамж таныхын хамт олон сурч төгссөн сургууль шавнар 9 эрдэнэ захын хамт олон гээд нийтдээ 300 гаруй хүн цуглажээ. За бид нар болохоор Дашцүг гэдэг хүний одоо 6 хүүхэд байгаа. Ингээд бид нарыг өсгөж хүмүүжүүлсэн ихтэй хайртай. Бидний эцгээс минь хойш бидний амьдралыг заасан. Өнөөдрийн өдөр зэрэгтэй явж байгааг чиглүүлж өгсөн ганц хүн маань миний их жоомаа. Тэгээ өнөөдөр бид нар ихчийнхэн заасан замаар бүгд амьдрал дэхшил, эрүүл ад жаргалтай эрүүл өөрөө хөт олондоо ачаа олондоо ингээд өнөөдрийн хүртэл сайхан амьдарч байна. Ингээ ихчтэй төрийн өндөр дээд шагнал авсанд нь баяр хүргэж ихчтэй туйлын хайртай шүү гэж өнөөдрийн сайхан өдөр баярын мэнд хүргье. Дүүнэр нь таныхаа одоо бас алдар нэрийг нэр хүндийг өргөж нэр төртөөгөр бас тус тусынхаа ажил төрөл албандаа бас нэр хүндтэйгээр ажиллаж амьдарч явна гэдгээ бас хэлэх байна. Тэгээд таньдаа маш хайртай шүү. Баярын мэнд хүргье гэж хэлсэн. Тэгээд дүрсэн ихшгээр маш их хайртай. Тэр одоо ганц бүрэн байгаа юм. Тэгээд ганц бүрэн. За тэгээд одоо ээжтэй гэр бүлийн зүгээс бас сэтгэлийн биелэг болгоод за мөнгө хадагта. За тэгээд бас Япон улсад аялах эрхийн бичиг ингээд гардуулж байна. Хөлгөн бүрийн яруу экшигэн холтайг бидэртэн мэлтэлзэнэ. Түүний хүүхэд ахуй цагта идэр залуу наснда ахмад үедээч олондоо хүндлэгдэж нөхөддөө үнэлэгдэж хөдөлмөрлөж бүтээж ирснийг нь дөөнд баяр хүргэсэн хүн бүрийн амнаас Рейна ихчүүл жинхэнэ төрийн хүн бас чамгүй бизнесмен ардын багш аливаа юмд чин сэтгэлээсээ ханддаг үнэн чудраг дайчин хүн шүү гэдэг үгс ундарч байлаа. Худалдааны гавьяат ажилтан гэсэн энэ гол шагналыг тодтоож өгж байгаа энэ он жилүүдэд яг хамт байсан. Хөдөлмөрөө гавьяагаа үнэлүүлж байгаа Рейнагчтай үнэхээр талархалтай баяртай энэ өдөрт нь хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Энэ хүнээс сурсан байгаа. Би бол мэдээж алснаа мөн. Гэхдээ бидний дунд тэр сайхан нөхөрлөл, тэр сайхан одоо улс төрийг авч явсан тэр хугацаанд бидний зүрхэнд үлдсэн. Энэ бол бас бид нар цаашдаа явах хэрэгтэй ийм жижиг асуудал биш гэж бодож байгаа. Баян хонгор аймгийн хөгжлийн төлөө шийдээс асуудлууд байгаа шүү гэдэг бас хэлмээр байна. Ингээд одоо бид тэр бас адилхан хоёул аялал жуулчлал бааз одоо ажилладаг хүмүүс байгаа. Тэгээд бас л энэгээр одоо холбоотой тийм учраас Ирийн агчтай сайн сайхныг хүсье. Ах トゥ нөртөнд хүүхдүүд найзгт нь бүгд нь энэ хорог хамгийн сайхныг хүсье. Та бол Монгол улсын гавьяат хэвстэй хүн шагнал авсаа гэж бодож байна. Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажилтан Дашцүгийн Иренагийн гавьяатынхан хүндэтгэлийн цайлганд та бид бот олноороо оролцож байна. Юуны өмнө одоо аймгийн намын хороонд Ирена маань үсэл суртын гэлцсэн лектор байлаа. Би намын байгууллагын гэлцсэн эрхлэгч байлаа. Ирена маань цаашаа гэлцсэн эрхлэгч боллоо. Би намын хороо нарийн бишкандр боллоо. Ирена маань багш болсон. Би адилхан багш байсан. Гэх мэтлэнгээр Ирена битэр бол нэгэн фронтод мөр зэрэгцэн хамтарч ажиллаж байсан. Багш хоёр юм. Ажилч тэр, амьдралч тэр ямар ч үед цоглог
сэтгэлгээтэй, дайчин, өөрийн гэсэн үзэл бодолтой, тэрүүндээ үнэж ийм одоо өсгөөдэй. Имэн бол зөвхөн давьяат бишээ. Тэр бол бидний өдөрдөгч түшиг итгэл найдварын бэлэг тэмдэг болсонгүй юм аа. Түүний хичээл зүтгэл, зөөлөн сэтгэл, ухаалаг үгс, амьдралаараа зааж сургасан сургамж бүхэн бидний цаашдын амьдралын гэрэл хэрэгэ болсоор байх болоо. Энэхэн хорвоо бүхлээрээ иглэхний үлгий билээ. Төвний энэ үнэнч тууштай зан чанарыг засгийн газрын гишүүн гадаад харилцааны сайд Баццэг тодорхойлохдоо Рейна ихч нам улс төрийн ажлыг гаргуунд хийж эмэгтэйчүүдийн дуу хоолой болж өөрөө хүртэл улс төрд нэр дэвшиж явсан миний үлгэрлэж явдаг улс төрчдийн нэг. Ийм нэг чухал хүнээр Монгол улсын гавьяат эрхмүүдийн бүлийг нэгээр нэмж байгаад талархаж байгаагаа онцлон хэллээ. Эрхэм хүндэт одоо Рина гэгч маань нийтийн үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх төрийн өндөр шагналыг саяхан хүртсэн. За энэ шагналыг маш одоо удаан жил хөдөлмөрлөж өөрийгөө харуулж аргагүй л одоо гуйж гуйдаж энэ шагналыг авсан. Рина гэгчээрээ нутгийнхныхаа өмнөөс болон хувьяасаа бахархаж байна. Вау, бай. Үлгэр илгэлэх намайг хүчи. Нэгэн судлаач улс төрийн ажилтан Рина гэгч маань Баянхангийн түүхэн хөгжлийг мандайлж явсан олон гаруй эмэгтэйчүүд бүх хүмүүсийн нэгэн төлөөлөл мөн гэдэгт миний хувьд харагдаагаар ажил татавар хатас бидний зэрэг алгацсан. хамгийн гол нь энэ Баянхангийн Монгол Ардын нам болон Баянхангийн эмэгтэйчүүдийн бахархал гэсэн юм та одоо энэ ажлаа хийсэн хойжуудтай залуучуудаа сургаалаа айлцаар хүмүүжүүлсээр байгаа шүү. Та нортоос тутаан жаргаараа Баянхангийн сайхан эмчилгээ болоо энэ яа түүний хамгийн газрын хамт олонны эмчилгээ явж байгаа. Одоо хонгор нутгийн бахархал болсон ийм одоо эмэгтэй Хуамын 51% эзэлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөллийг илүү ээлтэй нийгмийг бүтээхэд дуу хоолой болж олон жил Баянгар аймгийн эмэгтэйчүүдийг түүчилж ажилласан ийм одоо гайхалтай эмэгтэй. Тэгээд Рина гэгчтэй маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил амьдрал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Аргод билээ хурч гаршгүй аргодон хаа хүний ухаан дайм билээ. Уулзаж нөхрөлсөн үерхэл болгон өөр өөрийн гэсэн хуучтай гэдэг. Найранд ирсэн намын нүхтэн түүнийг залуу хойч үедээ зааж сургаж үлгэлж ирсэн гавьяаг нь онцолж байхад багын найз нүхтэн түүний үнэнч дайчин зан чанарыг магтаж үр хүүхдүүд нь ээжийнхээ үлгэрлж заадаг зан энэрч хайрлж өсгсөн бурхан ухаанд нь сөвдөж хүндэтгэлийн найр ийхүү хууч хөөр магтаал сайшаал талархсан сэтгэл урмын огшсон үгсээр бэлгсаар хүндэтгэл хайр бахархал дүүрэн өндөрлөө. Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Дашцэвгийн Рина хүмүүн гэдэг өөрөөрөө байх нь чухал. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны
2 дугаар сарын 28-ны өдөр дугаар 25 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын гавьяат цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь 17 дугаар жарны Элдв Эрдэнэт хэмээх модон могоо жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаа өндөр амжилт гарган эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт өнтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол улсын гавьяат цол хүртээсвэ. Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Даш цэвгийн Рина би энх төгөлдөр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Даш цэвгийн Рина Хүмүүн гэдэг өөрөөрөө байх нь чухал. Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Даш цэвгийн Ринагийн боловсролын байдал 1956-аас 1966 онд Баян-Онгор аймгийн 10 жилийн 1-р дунд сургуулийг 1966-аас 1970 онд Монгол Улсын их сургуулийн нийгмийн ухааны факультетийн түүхийн ангийг төгссөн түүх нийгэм судлалын багш мэргэжилтэй 1986-аас 1988 онд Сүхбаатарын нэрмжит намын дээд сургуульд суралцаж төгсөөд улс төрийн дээд боловсрол эзэмшиж улмаар сурган хүмүүжүүлэх ухааны дээд курс Зөвлөлт холбоот коммунист намын дэргэдэх нийгмийн ухааны академид сажиллогч мэргэжлэр тус суралцсан удирдах ухааны магистр цолтой. Монгол улсын гавьяат Даш цэвгийн Ирина хувь хүнийхэн хувьд хүнлэг чанартай. Хүн тусаалыг ямар нэг аргаар тэр хүнтэй хамтарч ажиллая хүний эвийг болгодог их сайн. Тэгээ намын ажилтан хүн учраас Ирина даргуул ер нь хүн кинтэйч гэсэн үсэд ингээд ажиллах чадвартай. Тэгээ нөгөө талаас нь бол ажилсаг байдал нь бол хүнд байнгын үлгэр дуурайл болж байдаг. Ерөнхийдөө ямар шашлаг гэсэн бол нэлээ тийм шулуун шудраг эрэмгүй зоригтой ийм байдлаар бүтээдэг нь бол надад маш их таалагддаг болсон. Энэ Баян-Онгор аймгийн ард түмэнд бол мөн тэгж санагддаг байхаа гэж ингэж бодож байна. Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Даш цэвгийн Ринагийн ажилласан байдал Баян-Онгор аймгийн 3 булаг сумын 8 жилийн дунд сургууль, Дархан хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Баян-Онгор аймгийн техник мэргэжлийн сургуулиудад түүх нийгэм судлалын багш, орлогч захирлаар нийтдээ 11 жил багшийн ажил эрхэлсэн. Намайг Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Аймаг хотын намын хорооны дарга нар дотор ганцхан эмэгтэй дарга байсан. Тэр нь Баян-Онгор аймгийн намын хорооны дарга Ирина. Ирина Монгол улсын их сургуулийг онц сайн дүнтэй төгссөн. Ажил шуурхай, мэдлэг сайтай. Намын нөхдөдийнхээ дунд нэр хүндтэй ийм ажилтан байлаа. Ирина намын ажлаа өгснөхийн дараагаар орон нутагта төр аж ахуй олон нийтийн байгууллагад олон жил идэх зүтгэлтэй ажиллаж тодорхой үйл дүн гаргасан. Үүний дүндч төрөөс Иринаг өндөр үнэлж үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнажээ. Ирина даргата баяр хүргье. 1981 онд Монгол Ардын хувьсгалд намд орлогч гишүүнээр илсэн бөгөөд тухайн үед босго өндөртөө тэр тусмаа багш хүнд нам дэлсэх нь бүрч ховор цаг байсан. Улмаар намын орлогч
гишүүнийхээ хугацаанд аймгийн намын хороонд лектороор дэвшин ажилласан аз биш тухайн үеийн намын байгууллагын сонголт байлаа. Намын хорооны улс төр гэгэрлийн кабинетийн эрхлэгч, үжил суртлын эрхлэгч, Баян Онгор хотын намын хорооны дарга, аймгийн Монгол Ардын хувьсгалт намын хорооны даргаар дэвшин ажилласан намын бүх шатны байгууллагад зүтгэсэн Ахмад төр нийгмийн зүтгэлтийн юм а. Монгол Ардын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн социал-демократ эмэгтэйчүүдийн холбооны анхны үүсгэн байгуулагч, Баян Онгор аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулж тэргүүнээр нь 14 жил ажилласан. Аймаг хотын ардын депутатуудын хурлын депутат, аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр удаа дараа сонгогдож улсын хурлын сонгуульд нэр дэвшиж байлаа. Эхэн мөндөд одоо Рина гэгч маань нийтийн үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх төрийн өндөр шагналыг саяхан хүртсэн. За энэ шагналыг маш одоо удаан жил хөдөлмөрлөж өөрийгөө харуулж аргагүй л одоо гуйж уш гуйдаж энэ шагналыг авсан. Рина гэгчээрээ нутгийнхныхаа өмнөөс болон хувьяасаа бахархаж байна. Тэг өнөөдөр ажил ихтэй одоо нутагтаа очиж энэ баярт үйл явдлыг хамт тэмдэглэж чадахгүйдаа бас харамсаж байна. Нөгөө талаараа Рина гэгч маань Баян Онгор аймагта төдийгүй улсдаа нэртэй олон жил бас улс төрийн зүтгэлтэн хийжсэн манай Монгол Ардын намын шилдэг болсон хүчний нэг. Өнөөдрийн миний улс төрийн өндөр амжилтанд хүрсэн явдал бас тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгэсэн бахархан дуурайж бас ирсэн ийм хүнийхэн хувьд би одоо маш их хувийнхээ хувьд хүндэлж цаашдаа олон сайхан залуучуудыг бас сургаасаа дэмжээсэй, олон эмэгтэйчүүдийг бас улс төрд орохтон дэмжээсэй гэж чин сэтгэлээс үгсэж байна. Энд хүрэлцэн ирсэн Рина гэгчийн маань баяр жаргалыг шагналыг бас тэмдэглэхээр цугласан та бүхэндээ бүгдэнд нь эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсээрөө. Тэгээд Рина гэгч маань урт насалж удаан жаргаж үр хөвгтүүдээ улам өнөр өтгөн болохыг нь үзэж улс орондоо их зүйлийг хийж өөрийнхөө бизнесийг бас өргөтгөөсэй. Олон залуусыг өөртөө дагуулж, олон залуусыг бас улс төрд бэлдэж, эмэгтэйчүүдийн манлайлалд бас үүргээ үргэлжлүүлэн оруулаасай гэж хүсэж байна. 1997 оноос хойш нөхрийн хамт бизнест хөл тавьж, хүнс бараа түүхий техникийн 9 эрдэнэ зах, мандуухай жуулчны баазыг үүсгэн байгуулж, улмаар худалдаа үйлчилгээний салбарт өнөөдрийн хүртэл 27 жил тасралтгүй хөдөлмөрлөж байна. Тэгээ хэдэн дүүнэрэн төрөх болгоод намайг хажуудаа чирээд ингээд үдээд ингэж явж байгаа юм да. Төрийн дээд юу шиг адан авсан болохоор ээж нэг баярлж байна. Мосан дүүнэрэн өөр хүүхдүүд нь бүгдөө баярлж байна. Тэгээ баян хангорынхандан баяр хүргэж баярлж байна. Өсгөж боожуулж төрүүлж өсгсөн миний ээж өндөр настай ээжтэйгээ хамт би энэ баяр баясгалан энэ их хүндэтгэлийг хүлээж байгаадаа маш их баяртай байна. Энэ бол бас ховхон хүн тохиолддог ийм буян заяа юм уу гэж бодож би ээжээрээ маш их бахархаж байна. Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Даш Цэвгийн Ренагийн шагнагдсан байдал, ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн он медалууд, Монгол улсын засгийн газрын жуух бичиг, алтан гадас одон, хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одон, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн тэргүүний ажилтанд цол тэмдэг, Чингис хааны 800 жилийн он медаль, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал, бизнесийн хатан хаан, Монгол Ардын намын тусгаар тогтнолын одон, Монгол Ардын намын тэргүүний ажилтан, Баян Онгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын соёрхол одон, Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнуулсан байна. Энэ гэр бүлийн гол зарчим бол миний хань гүйлгээ ухаантай хөдөлмөрч маш их ухаалаг тийм хүн байсан. Хөдлөх орох гарах болгондоо зэгцтэй хөдөлмөрийг шүтдэг. Тийм ч учраас өнөөдөр миний 3 хүүхэд эцгийн зам өрөөр өөрийн дуртай ажлыг, дуртай хөдөлмөрийг, дуртай бизнесийг чөлөөтэй үе уламжлан хийж явна. Би энэгээр л бахархаж байна. Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Даш Цэвгийн Ренагийн гэр бүлийн байдал.
нөхөр Мэндехүүгийн Бямбатай гэр бүл болж 57 жил ханилан 3 хүүхэд төрүүлж өсгөн 10-аад ач гучтай 3 дахь үеэ үзэж өндөр настай доохүүгийн должмаа ээжийнхээ хамт буян заяан дэлгэрч аз жаргалтай амьдарч байна. Түмэн олноороо төрөөрөө аав ээжээрээ хань ах дүүгээрээ сургуульд хамт ажиллаж исэн нөхдөөрөө намд хамт ажиллаж исэн нөхдөөрөө бизнесийн салбарт 27 жил худалдаа үйлчлэгээний салбарт ажиллаж байсан энэ сайхан хөдөлмөрийн багтам амжилтаараа бахархаж хамгийн гол нь хөдөлмөрч бусдыг хүндэлдэг тэр их хайрын хариу иржээ л гэж бодож суунда. Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Дашцэвгийн Рина. Хүмүүн гэдэг өөр байх нь чухал.